Эзэнгүй хоймор. Баян аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын захиалга санхүүжилтээр архитан согтуургаас урьдчилан сэргийл архины хор уршиг гэр бүл амьдрал хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэдэд анхааруулга ухаарал өгөх зорилготой эзэнгүү хоймор уран сайхны киног бүтээж 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хүмүүжин хүүхдийн театрт нээлттэйсэн байна. Эзэнгүү хоймор уран сайхны киног Баян аймгийн залуу уран бүтээлчдийн холбоо, төрийн бус байгууллагын залуу уран бүтээлчид бүтээж, найруулагчаар Батболд ажиллажээ. Эхнэр чинь чансан хамтан өөр. Сэтгэлд чинь үйг байгаа биз? Би төрдөө итгэдэг. Архихгүй амьдралын төлөө архины орныг таниулах эзэнгүү хоймор гэсэн уран сайхны киноны өнөөдөр нээлттэй хийж байна. Тэгээд Баян аймгийн одоо архин донцсон иргэдийг хэмждэг жаргалтай амьдрал төвийг байгуулсан. Баян аймаг архихгүй аймаг болохын төлөө зорилттой ажиллаж байгаа. Тэгээд энэ хүрээнд бас архины орныг олон нийтэд таниулах үүднээс энэ уран сайхны киног хийгээд нээлт нь хийгээд анх удаа ард иргэдтэй ингээд үзүүлж эхэлж байна. Тэгээд төрийн болон бүх байгууллагууд бүх сумдуудаар энэ киног үзүүлж архины эсрэг үйл ажиллагааг одоо сурчлаа архины орныг одоо таниулан ажилланаа. Чи бит өглөө байл да. Ихгүй яах юм? Хүш. Монгол. Энд ч төлбөр төлчихөө. Миний өдөө хангалуун амжилттай болно гэсэн. Эзэнгүү хоймор киноны дүнлэг амьдрал аягүй сургамжтай. Залуу гэрэл архины томцож байгаа. Архины судалгаа хамгаалалтаас амьдралын өдрийн бараатай бүх зүйл тэрнээс шалтгаалаад бүх хүмүүстэй одоо асуудал маш их одоо онцгой одоо эрхийн ийм кино сайхан кино гэсэн байна. Би ингэрий эзний боостой. Чи тэрчнээс хандж ил. Одоо энэ байгааг харалтаа. Тэр чи яаж ирэх гээд байгаа юм бэ? Нийгэм тохиолдож буй асуудлыг маш иргэн зөвхөөс нь харуулсан их бүтээмжтэй кино болсон байна. Алгууд бүтээмжтэй гарал хайрлах сайн кино болсон байна. Тарих зүйлийг гэж байж байна. Дээрх киног олон нийтэд түгээх зорилгоор гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Минд Баяр хөдөөгийн сумдад ажиллаж байна.